Хүрээлэн орчны эсрэг эмтэргийн талаар Сонгон нархан дүүргийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар судалгаа хийж авч үзсэн. За үүнээс аваад үзэхээр бид 2023 онд нэг 37 хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2024 онд 17 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. За 2025 оны 1-р улирлын байдлаар 6 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүгээр шийдвэрлэж байгаа 3 жилийн байдлаар аваад үзэхээр эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулахдаа энэ төрлийн гэмтэрэгт холбогдсон этгээдэд бол торох ялыг ихэвчлэн оногдуулж байгаа. За торох ялыг оногдуулаад бус байдлаар нөгөө зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж ингэж ихэвчлэн шийдвэрлэж байгаа юм шүүхийн практик байна. Энэ төрлийн гэмтэрэгт холбогдож байгаа хүмүүс ихэвчлэн хууль бусаар мод бэлтгэх, цаашлаад энэ ан амтан хууль бусаар бэлтгэхэд бол бас иргэдийн мэдээлэл тутмаг байдлаас хууль одоо мэдэхгүй байдлаас шалтгаалan гэмтэрэгт холбогдох ийм нөхцөл байдлыг тогтоогдоо. Тэгэхээр цаашдаа иргэд бол энэ байгаль орчны эсрэг гэмтэргийн талаар мэдээллийг одоо олж авч энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ийм зайлшгүй шаардлага үүссэн байна гэж ингэж үзэж байна.